안녕하세요. сайн байцгаана уу монголчуудаа. Та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр бид 7 дугаар хичээлээ эхэлж байна. За өнөөдөр түрүүчийн удаа бид нэр үйл үгийн өнгөрсөн цаг ирээдүйн цаг хоёртойгоо танилцсан байгаа. Өнөөдрийн харилцан ярианд бид үйл үгийн одоо үргэлжилсэн цагтайгаа танилцах болно. Үүнтэй холбогдуулаад зам асуухтай 길좀 묻겠습니다. 길 좀 묻겠습니다 гэж солонгос хүмүүс зам асуудаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зам асууж болох уу? Им асууж болох уу? Гадуур явж байгаа түнээс им асуухта яаж асуудаг болох тухай танилцах болно. За мөн түрүүчийн хичээлийн дагуу харилцан яриаг сонсох болно. Харилцан ярианд гарсан шинэ үг, шинэ дүрмтэйгээ танилцах болно. За ингээд хичээлдээ орцгоё. За эхлээд харилцан яриагаа сонсъё. Хоёр хүний хоорондын харилцан яриаг сонсоод харилцан ярианд гарсан шинэ үг, шинэ дүрмтэйгээ танилцах болно. За солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод тэгээд дэлгэрэнгүй тайлбараа хийж өгье. 자, 원어민 목소리로 들어보겠습니다. 나라 씨, 오늘 바빠요? 아니요, 바쁘지 않아요. 텔레비전을 보고 있어요. 그럼 저랑 같이 놀러 갈까요? 네, 좋아요. 어디에 가요? 같이 영화 보러 가요. 좋아요. 이따 만나요. 나라씨 오늘 바빠요. 그죠, 소진? 나라씨 오늘들 잡다요. 아니요, 바쁘지 않아요. 팀에 잡다. 아니요 гэж хэлсэн мэт Монгол орчуулга нь 팀에 잡다 гэж хэлнэ. 텔레비전을 보고 있어요. телевизор үзэж байсан юм аа. телевизор үзэж байна. 그럼 저랑 같이 놀러 갈까요? 대굴 나타 함 가도록 явах уу? 네, 좋아요. 어디에 가요? 자, 되기 하셔 явах вэ? гэсэн. 같이 영화 보러 가요. 함т кино үзэхээр явъя. 좋아요. 이따 만나요. 이따가 만나요. гэсэн. За, тэгье. жоохон байж байгаад уулзъя гэсэн харилцан яриаг сонслоо. За, харилцан ярианд 바쁘다 гэсэн үг гарсан байгаа. 나라시 지금 바빠요 гэдэг дээр 바쁘다. 아요 орж ирээд үгийн маань үндэс 의гээр төгссөн учраас 아요 орж ирээд 바빠요 гэж болсон байгаа. 바쁘다. завгүй гэсэн үг. 자, 저랑 같이 놀러 갈까요 гэсэн байгаа. 놀러 갈까요 гэдэг дээр 놀다 гэсэн үг орж ирж байгаа. Энэ нь хамт нийлэх, тоглох гэсэн утгаараа бас орж ирдэг. За, шинэ гарсан үгнүүд маань ийм хоёр үг гарч ирсэн байгаа. хамгийн сүүлд 좋아요, 이따가 만나요 гэдэг дээр 이따 гэдэг нь болохоор 이따가 гэсэн үгнээс гаралтай. Жоохон байж байгаад хэсэг хугацааны дараа гэсэн утгаараа хэрэгэлт юм аа. За, бидний харилцан ярианд 지 않다 гэсэн шинэ дүрм гарч ирж байгаа. Энэ нь яаж орж ирсэн гэлээ 바쁘지 않아요. 바쁘지 않아요 гэдэг дээр 지 않아요 гэсэн шинэ үг гарч ирж байгаа. Энэ анхны хэлбэр нь 지 않다 гэсэн үгнээс гаралтай. За, энэ маань юу гэсэн утгатай гэхээр өгүүлбэрийг өгөөсгөх утгыг бий болгосон. Бидний нөгөө урд нь үздсэн ан ан 무거워요, 가방이 무거워요, 안 гэсэн үг үздсэн байгаа. Тэрнтэйгээ адилхан утгаараа хэрэгэлдэг. Гэхдээ 지 않다 гэсэн үгийг нөхцөлийг үйл үгийн дараа залгаж хэрэглэх юм бол илүү солонгос хэлний төвшинг харуулж байгаа учраас болж өгвөл 지 않다 гэдэг утгаараа хэрэглэх нь зөв юм аа. 안 гэдэг нь буруу гэдэг утгаараа биш. За, үүнийг жишээ нь өгүүлбэрүүдээс харцгаая. За, 지 않다. гүй гэсэн монгол хэлний гүй гэсэн утгатай өгөөсгөх дагаврын жишээ өгүүлбэрүүдтэйгээ танилцъя. 내일은 회사에 가지 않아요. 회사에 안 가요 гэсэн ч болно. 회사에 가지 않아요. адилхан утгатай маргааш ажилдаа явахгүй гэсэн өгөөсгөх өгүүлбэр юу болсон бэ? 자, 오늘은 날씨가 좋지 않아요. 지 않다. тийм ээ? 지 않다 гэдэг нөгөө үгийн үндсэн дээр шууд орж ирж байгаа. үгийн үндэс гүйгүүлэгчээр төгссөн байвал 지 않다 гэж шууд орж ирнэ. ихшгээр төгссөн байвал 이지 않다 гэж орж ирдэг. 자, өнөөдөр цаг агаар онцгүй байна гэсэн утгаараа. 오늘은 날씨가 좋지 않아요. шууд үгийн үндсэн дээр залгаж ирээд өнөөдөр цаг агаар онцгүй байна. 기분이 좋지 않아요. 나스들 онцгүй байна. Би сэтгэл тайван биш байна гэсэн утгаараа 좋지 않아요 гэсэн өгүүлбэр бий болж байна.
За, 한국의 물건값이 비싸지 않아요? гэж асуусан байна. Солонгост юмны үн үнэтэй биш байна уу? 비싸지 않아요. 비싸다 гэдэг үгэн дээр шууд одоо орж ирсэн. Тэгээд үнэтэй биш байна уу гэсэн асуух өгүүлбэр бий болсон байна. 내일은 쉬지 않아요. маргааш амрахгүй шүү. амрахгүй. 쉬다 гэдэг үгэн дээр 쉬지 않아요 гэд үгүйсгэх өгүүлбэр бий болсон байна. 나는 술을 좋아하지 않아요. 좋아하다 гэдэг нь дуртай гэсэн үг байгаа. 좋아하지 않아요 гэд үгийн үндсэн дээр шууд орж ирэх юм бол дургу, уух дургу, одоо архинд дургу гэсэн үг бий болсон байна. 다음 주에 출장 가지 않아요? асуух өгүүлбэр. Тийм ээ. 다음 주에 дараагийн 7 хоногт 출장 가지 않아요? томилтоор явах уу гэж асууж байна. Тэгэхээр 가다 гэдэг үгэн дээр 지 않아요 гэж шууд орж ирээд үгүйсгэх өгүүлбэр бий болсон байна. 우리 아이가 말을 잘 듣지 않아요. манай хүүхэд миний үгэнд сайн ордоггүй. 말을 잘 듣다. 듣다 гэдэг чинь сонсох гэсэн үг. 듣지 않아요 гэхлээрээ сонсдоггүй, ордоггүй, миний үгэнд ордоггүй гэсэн утгаараа хэрэгжилж байгаа юм а. За, үгүйсгэх өгүүлбэр жи анта гэсэн одоо нөхцөл үгийн үндсэндээ шууд нийлж ирэх юм бол үгүйсгэх утгыг илэрхийлдэг юм байна гэдгийг ойлголоо. За, дараагийн хэсэг маань бидний сая харилцан ярианд нараа телевизээр үзэж байсан. телевизион을 보고 있어요 гэсэн өгүүлбэр байгаа. Энэ маань 보고 있다, тийм ээ? Монгол хэлний одоо үргэлжилсэн цаг, одоо цагийг хэлж байгаа. За, ямар нэгэн үйлдэл одоо үргэлжилж байгаа гэсэн утгаараа одоо жишээн дээрээс харцгаая. 뭘 생각하고 있어요? одоо юу бодож байна гэсэн өгүүлбэр байна. 뭘 생각하고 одоо үгийн үндсэн дээрээ шууд орж ирээд 고 있어요 гэх юм бол юу бодож байна гэсэн одоо цагийг илэрхийлж байна. 한국어 공부하고 있어요. солонгос хэл сурч байна. 나라가 일하고 있어요. 나라 ажил хийж байна. 이 면도기는 아빠가 사용하고 있어요. Энэ одоо сахлын машиныг манай аав хэрэглэж байгаа гэсэн өгүүлбэр байсан бэ. 고 있어요 гэдэг нь болохоор 고 있습니다. 고 있어요 гэсэн одоо энэ нөхцөл маань одоо цагийг илэрхийлдэг гэдгийг одоо ойлгож авах хэрэгтэй. За, дараагийн хэсэг маань бидний сая харилцан ярианд 그럼 저랑 같이 놀러 갈까요 гэд 저랑 гэд 랑 같이 гэсэн одоо суулгыг орж ирж байгаа. Энэ нь одоо монгол хэлний хамтрахын ялгалтай ойролцоо утгаар тайлбарлагдана. Одоо ямар нэг юм хамтарч хийх надтай гэсэн тай одоо 3 гэд бидний монгол хэлний дүрмтэй ойролцоо утгаараа ран 같이 бас одоо мөн адилхан утгаараа 과 같이, 와 같이 гэсэн одоо сул үгүүд байдаг хамт гэсэн утгаараа. За, үүнийг өгүүлбэр дээрээс харцгаая. 친구와 같이 식당에 갔어요. 친구와 같이. энэ дээр анхаарах зүйл 친구 гэдэг маань игшгээр төгссөн байгаа. үү игшгээр төгсөөд шууд 와 орж ирсэн. үгийн үндэс игшгээр төгссөн тохиолдолд 와 같이 гэж орж ирнэ. үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд 과 같이 гэж орж ирнэ. Энэ 과 같이, 와 같이 гэдэг нь болохоор ихэвчлэн одоо бичгийн хэлэнд хэрэглэгддэг. 저랑 같이, 랑 같이 гэдэг суулг бол ихэвчлэн одоо ярианы хэлбэрт хэрэглэгддэг учраас ихэвчлэн бол ран 같이 гэдгийг хэрэглэдэг. За, ийм адилхан утгаараа 친구랑 같이 식당에 갔어요. 친구랑 같이 식당에 갔어요. одоо найзтайгаа хамт гуанз явсан нэг утгатай. Тийм ээ. За, дараагийн өгүүлбэр нь 외국 사람들과 같이 놀이공원에 갔어요. 외국인들과 같이 놀이공원에 갔어요. Тэгэхээр гадаад иргэдтэй хамт одоо парк явсан гэсэн өгүүлбэр болсон байна. Үүнийг бас адилхан хэлбрээрээ 외국인들이랑 같이 놀이공원에 갔어요. тэгэхээр одоо 사람들이랑 외국인들이랑 гэхлээрээ үгийн үндэс гийгүүлэгчээр төгсөн учраас 이 залгадаж орж ирээд 이랑 같이 одоо 놀이공원에 갔어요. парк явсан гэсэн өгүүлбэр болсон байна. 일주일에 한두 번 아내와 같이 장을 보러 가요 гэсэн одоо их нэртэйгээ хамт одоо хамтрахын ялгад их нэртэйгээ хамт 7 хоногт 1-2 удаа их нэртэйгээ хамт одоо юу зах орж идэж уух юмаа цуглуулдаг гэсэн одоо өгүүлбэр байж болно. Үүнийг бас адилхан утгаараа 일주일에 한두 번 아내랑 같이 장을 보러 가요. адилхан өгүүлбэр. 랑 같이 гэдэг нь одоо ингэж хэрэглэгдэв юм байна гэдгийг ойлголоо. За, дараагийн хэсэг маань
бидний харилцан ярианд 저랑 같이 영화 보러 갈까요? 저랑 같이 놀러 갈까요? гэсэн одоо ро 하다 гэсэн одоо нөхцөл орж ирж байгаа. Энэ маань юу гэсэн үг гэхээр монгол хэлний үйл тэнцийн ялгалттай ойролцоо утгаараа тайлбарлагдана. Үгийн үндсэнд шууд залгадаж орж ирнэ. Үгийн үндэс real бидний одоо үзсэн real үсэг буюу ишгээр төгссөн тохиолдолд шууд ро уда гэж одоо нөхцөл орж ирнэ. Гийгүүлэгчээр төгссөн байвал ро уда гэсэн одоо нөхцөл залгадаж ирнэ. Энэ нь одоо тодорхой зорилготой одоо үйлдэлийг хэлнэ. Чиглэлийг заасан. Одоо ямар нэгэн хийх гэж явж байгаа үйлдэл тэнцийн ялгал гэж хэлсэн байгаа. За үүнийг жишээн дээрээс харцгаая. За жишээн дээрээс харахад ро уда нөхцөлийн жишээгээд үгийн одоо үг яаж бүтсэн тухай тайлбар байгаа. Одоо жишээлбэл үзэх гэсэн үг. Үзэх гэдэг үгийг поро када гэхлээрээ үзэхээр явах уу? Үзэхээр гэсэн утгаараа одоо өгүүлбэрт орохлоорэ 영화를 보러 갈까요 гэд бидний харилцан ярианд гарсан өгүүлбэр байна. Кино үзэхээр явах уу? Дараа нь хада гэдэг үг маань одоо гэд одоо үгийн үндэс аагаар төгссөн учраас гişгээр төгссөн учраас шууд ро орж ирээд 하러 가다. 한 잔 하러 갑시다. 100 г муух уу? Одоо жоох юм муух уу гэсэн өгүүлбэр байна. 먹다 гэхлээрээ үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн учраас 의러 тийм ээ? 의러 шууд орж ирээд 가다 гэхлээрээ өгүүлбэрт орохлоорэ 밥 먹으러 식당에 가요. хоол идэхээр 관z руу явсан. Идэхээр тийм ээ? За хайх олох гэсэн үг байна. чад다 тэгэхээр гийгүүлэгчээр төгссөн учраас шууд 의러 орж ирээд 아이를 찾으러 친구 집에 갔어요 гэсэн өгүүлбэр дээр 찾으러 갔어요. хүүхдээ авахаар хайхаар найзындаа очисон. авахаар тийм ээ найзындаа очисон гэсэн өгүүлбэр болж байна. 놀다 би түрүү хэлсэн одоо үгийн үндэс real буюу ишгээр төгссөн тохиолдолд шууд орж ирнэ гэд 놀다 гэж орж ирсэн мөртлөө 놀러 가다 шууд залгагдж байгаа. Ингэж орж байгаа. Тэгээд одоо найзындаа очиж явнаа. Найзтайгаа одоо юм ярих гэж найзындаа очиж явнаа гэсэн одоо өгүүлбэр бий болсон байна. За иймэрхүү янзаар бол өөрөө када үйлдэхийн тий ялгалын нөхцөл орж ирдэг юм байна гэдгийг одоо ойлголоо. За ерөнхий тайлбараа сонслоо. Та бүхэн одоо энэ тайлбаруудаа дотроо бас бодонгоо харилцан яриагаа дахин нэг давтаж сонсцгоё. 한 번 더 들어보겠습니다. 나라 씨, 오늘 바빠요? 아니요, 바쁘지 않아요. 텔레비전을 보고 있어요. 그럼 저랑 같이 놀러 갈까요? 네, 좋아요. 어디에 가요? 같이 영화 보러 가요. 좋아요. 이따 만나요. За хэр зэрэг ойлгомжтой. За дараагийн хэсэгтээ орцгоё. Дараагийн одоо харилцан яриаг мөн солонгос хүн яаж хэлхийг сонсоод нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 회화를 들어보겠습니다. 나라 씨, 서울 어디로 가보고 싶어요? 63빌딩에 가보고 싶어요. 왜 거기 가고 싶어요? 서울을 한눈에 보고 싶어요. 맞아요. 거기 가면 서울이 한눈에 보이죠. 자, 나라시 서울 어디로 가보고 싶어요? 나라 서울인 어떤 한 어치지 웃음을 뺀 63빌딩에 가보고 싶어요. 자롱고론 다허르다 어치지 웃음을 뺀아 үзэх гэсэн юм аа одоо гоо 싶다 гэж бид нар үзсэн байгаа тийм ээ хүслээ илэрхийлэхдээ хэлдэг. 왜 거기 가고 싶어요? яагаад тийшээ явах гээд байгаа юм бэ? яагаад тийшээ явах гэж гэсэн юм бэ? байгаа юм бэ гэсэн утгаараа. 서울을 한눈에 보고 싶어요. 서울ыг дээрээс нь харах гэсэн юм аа. 한눈에 одоо нэг бүхэлд нь харах гэсэн юм аа гэсэн утгаараа. 맞아요. 거기 가면 서울이 한눈에 보이지요. тийм ээ. Тэнд очивол одоо Сөүлийг дээрээс нь харах боломжтой. Дээрээс нь харж болно гэсэн одоо харилцан яриаг сонслоо. За бидний харилцан ярианд 63빌딩 гэсэн үг гарч ирж байгаа. 63 давхрыг хэлж байгаа. За дараа нь 한눈에 гэж хэлсэн байгаа. 서울을 한눈에 보고 싶어요. 한눈에 гэдэг нь болохоор бүхэлд нь
дээрээс нь гэсэн утгаараа нэг нүдээрээ одоо бид нэр ярьдаг бүхэлд нь харна гэж ярина. Тэр тэгтээ хан нүнэ гэж ярьд юм а. Чуд та гэдэг нь болохоор 좋아요 гэсэн үг орж ирсэн ба. 좋아요 гэсэн үг байгаа. Энэ болохоор одоо сайхан гэсэн утгаараа хэрэгжилж байгаа юм а. За бидний харилцан ярианд 맞아요. 거기 가면 서울이 한눈에 보여요. 거기 가면 면 гэсэн одоо нөхцөл орж ирж байгаа. За энэ мөн адилхан одоо үгийн үндэс рил буюу гийгүүл эгшгээр төгссөн тохиолдолд 면 шууд залгадаж орж ирнэ. Тэгвэл, ингвэл, бал вал гэсэн одоо монгол хэлний дөрөв, бал вал дөрөв гэсэн монгол хэлний дүрмтэйгээ харьцуулж ойлгож болно. За үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн байвал 의, 면 гэж залгаддаг юм а. За үүнийг жишээн дээрээс харцгаая. За хүснэгтэн дээр нэмэх хаалтан дотор 의, 면 гэдэг нь одоо хэлсэн тийм ээ. Үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд 의 орж ирнэ. Үгийн үндэс гийгүүлэгч бусад одоо рил буюу эгшгээр төгссөн тохиолдолд 면 орж ирнэ. Ингээл монгол хэлний бал вал дөрөв гэсэн одоо үгтэй харьцуулж ойлгож болно. За үйлбэрээ харцгаая. 서울에 도착하면 전화하세요. 네. 서울д буувал утсаар яриараа. 서울 буугаад утсаар яриараа. Солонгос хэлэнд бол 하면 서울에 도착하면 전화하세요 гэдэг нь болохоор маш одоо дэлгэрэнгүй хэрэглэдэг учраас та бүхэн бас анхаарч авна уу? 하면 гэхээр үгийнхаа үндс нь шууд орж ирнэ. Үгийн үндэс гийгүүлэх эгшгээр төгссөн учраас шууд 면 орж ирж байгаамаа. За 돈이 있으면 좀 빌려주세요. мөнгө байвал зээлээч гэсэн үг үлрээ. 돈이 있으면 좀 빌려줘요. 돈이 있으면 좀 빌려줘요 гэж одоо маш их ярьдаг. Энэ болохоор байвал тийм ээ. үгийн үндэс гийгүүлэгчээр хос гийгүүлэгчээр төгссөн учраас одоо 의면 гэж орж ирсэн байна. 빌려주다 гэдэг нь зээлж өгөх гэсэн утгаараа. За 모르는 것이 있으면 질문하세요. мэдэхгүй зүйл байвал мэдэхгүй юм байвал асуугаараа. 있으면 있다 гэдэг үгийг мэднэ. байвал гэсэн утгаараа 있으면 одоо асууж болно. 질문하세요. 자 많이 아프면 병원으로 와요. их өвдөд байвал эмнэлэг рүү ирээрэй гэсэн үг үлрээ. 아프다 гэдэг үгнээсээ шууд үгийн үндсэн дээрээ 면 орж ирээд эгшгээр төгссөн учраас тийм ээ. 의 гэсэн эгшгээр төгссөн учраас 면 орж ирээд одоо өвдөд байвал эмнэлэг рүү ирээрэй гэсэн үг үлрээ. За 밀가루 음식을 많이 먹으면 살쪄요. 우рлан бүтээгдэхүүн ихэдэл таргалнаа. 먹으면 гэдэг дээр мөн одоо гийгүүлэгч учраас 의면 орж ирээд одоо тэгвэл, ингвэл, идвэл гэсэн үг бий болсон байна. За, 술을 많이 먹으면 건강에 안 좋아요. арх их уул эрүүл мэндэд хортой. Тэгэхээр гийгүүлэгчээр төгссөн учраас шууд 의면 орж ирээд уугал, идвэл гэсэн үг бий болсон байна. 더우면 에어컨을 켜요. 덥다 гэдэг үгийг бид нар үзсэн байгаа. 덥다 гэдэг одоо бэгээр одоо би гэж бид нар үзсэн тийм ээ. Энэ одоо үсгээр төгссөн үгийн үндэс энэ үсгээр төгссөн байвал гийгүүлэгчээр эгшгээр эхэлж байгаа нөхцөл орж ирэхлээрээ энэ бэ маань үү болно гэж үзсэн байгаа. Тийм учраас 더우면 에어컨을 켜요 гэсэн үг үлбэр яаж байна. халууцаж байвал 에어컨을 асаагараа. За 심심하면 노래를 들어요. уудаж байвал уудахтай байвал дуу сонсороо. 심심하다 гэдэг үгэн дээрээ шууд 면 орж ирээд уудаж байвал 노래를 들어요 гэсэн үг үлбэр болсон байна. За бид нар 면, 의면 гэдэг маань монгол хэлний бал вал гэсэн утгатай үйлбэртэй одоо өгүүлбэрийн утгатай ойролцоо гэдгийг ойлгож авлаа. За бидний харилцан яриаг дахин нэг давтаж сонсоод хэр зэрэг ойлгомжтой байгааг шалгана уу. 원어민 목소리로 한 번 더 들어보겠습니다. 나라 씨, 서울 어디로 가보고 싶어요? 63빌딩에 가보고 싶어요. 왜 거기 가고 싶어요? 서울을 한눈에 보고 싶어요. 맞아요. 거기 가면 서울이 한눈에 보이죠. За хэр зэрэг ойлгомжтой вэ? За дараагийн харилцан яриагаа сонсцгоё. Дараагийн харилцан яриаг солонгос хүн яаж хэлхийг сонсоод мөн нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 거기가 어디예요? 여기에서 멀지 않아요. 어떻게 가요? 전철을 타고 가면 금방 도착해요. 무슨 역에서 내려요? 여의도역에서 내려요.
여의도역까지 얼마나 걸려요? 30분쯤 걸려요. 거기가 어디예요? Тэр газар чинь хаана байдаг юм бэ? 여기서 멀지 않아요. эндээс хол биш ээ. 어떻게 가요? яаж явдаг юм бэ? ямар аргаар очих вэ гэсэн утгаараа 전철을 타고 가면 금방 도착해요. метронд суугаад явах юм бол хурдан очиноо. 무슨 역에서 내려요? ямар метроны буудлын дээр буудаг юм бэ? 여의도역에서 내려요. 여의도 метроны буудлын дээр буунаа. 여의도역까지 얼마나 걸려요? 여의도 метроны буудлын хүртэл хэдэн цаг явдаг вэ? Хэр хугацаа зарцуулагддаг вэ гэсэн утгаараа 30분쯤 걸려요. 30 минут орчим болно. зарцуулнаа гэсэн харилцан яриаг сонслоо. За бидний харилцан ярианд 멀다. 여기서 멀지 않아요 гэдэг дээр 멀다 гэдэг үгнээс гаралтай хол гэсэн үг байна. 전철 гэдэг нь болохоор метро хэлж байгаа. 전철을 타고 가면 금방 도착해요 гэдэг дээр 전철 метро хэлж байгаа. 금방 гэдэг нь хурдан гялс очно гэдэг утгаараа 도착하다는 очих, буух гэсэн өгүүлбэр үг. 역 гэдэг нь болохоор метроны буудлыг хэлж байгаа. 무슨 역에서 내려요 гэдэг дээр 역 гэж орж ирсэн байгаа. Энэ метроны буудлыг хэлж байгаа. 걸리다 гэдэг нь хугацаа зарцуулагдах гэсэн утгаараа 짐 30분쯤 걸려요. 짐 гэдэг нь болохоор гаруй орчим гэж монгол хэлний үг орчим гэсэн утгатай юм аа. За бидний харилцан ярианд 여의도역에서 내려요. 에서 орж ирээд 여의도역까지 гэдэг дээр 까지 орж ирж байгаа. 에서까지 гэдэг нь болохоор ямар нэгэн цаг хугацааны эхлэл буюу төгсөл, ямар нэгэн чиглэлийн эхлэл буюу төгсгөлийг заахтаа хэрэгэлдэг сул үг юм аа. За үүнийг жишээн дээрээс харцгаая. 회사에서 집까지 얼마나 걸려요? ажил гэр хоёрын хооронд хэр хугацаа зарцуулагддаг вэ гэсэн өгүүлбэр байна. 인천공항에서 울란바토르까지 얼마나 걸려요? 인천 олон улсын онгоцны буудлаас Улаанбаатар хүртэл хэдэн цаг явдаг вэ? 몇 시간 걸려요? хэдэн цаг явдаг вэ гэсэн өгүүлбэрийн жишээн дээрээс 에서까지 гэдгийг ингэж хэрэгэлт юм байна. За дараагийн жишээг харцгаая. 점심시간이 12시에서 1시까지예요. 12цагаас 1 цагийн хооронд өдрийн хоолоо иддэг. өдрийн хоолны цаг 12-оос 1 цагийн хооронд байдгаа гэсэн өгүүлбэр ялсан байна. За би эсо까지 гэдэг нь болохоор ямар нэгэн цаг хугацааны эхлэл буюу чиглэлийн эхлэл буюу төгсгөлийг заана гэж хэлсэн. Мөн цаг хугацааны эхлэл буюу төгсгөл дээр 부터까지 гэсэн сул үгийг хэрэгэлдэг. За үүнийг жишээн дээрээс тодорхой тайлбарлаж өгье. жишээлбэл 아침 9시부터 저녁 7시까지 일해요. 아침 9시부터 저녁 7시까지 일해요 гэдэг нь өглөөний 9 цагаас 7 цаг, оройн 7 цаг хүртэл ажил хийдэг гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр 9시부터 7시까지 гэдэг орж ирж байгаа тийм ээ. цаг хугацааны эхлэл буюу төгсгөлийг заахтаа 부터까지 гэж хэлт юм байна гэдгийг ойлголоо. За дараагийн өгүүлбэр бол 언제부터 아팠어요. хизэнээс эхэлж 아프сэн бэ? монгол хэлний гарахын тий ялгалын нөхцөлтөөс ойрхон утгаараа тайлбарлагдана. 9시부터 기다리고 있었어요. 9 цагаас эхлээд хүлээж байна гэсэн үг. 자, 매주 목요일 6시부터 6시 30분까지 강의가 방송돼요. 7 хоног болгоны 4-р өдөр бидний хичээл 6 цагаас 6 цаг 30 минутын хооронд 6 цагаас 6 цаг 30 минут хүртэл хичээл телевизээр гардаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энийг солонгосоор 매주 목요일 6시부터 6시 30분까지 방송이 돼요. 강의가 방송돼요. гэсэн өгүүлбэр хэлж болно. За, ерөнхий тайлбараа сонслоо. харилцан яриагаа дахин нэг давтар сонсцгоё. 거기가 어디예요? 여기에서 멀지 않아요. 어떻게 가요? 전철을 타고 가면 금방 도착해요. 무슨 역에서 내려요? 여의도역에서 내려요. 여의도역까지 얼마나 걸려요? 30분쯤 걸려요. За та бүхэн сонсоод хэр зэрэг ойлгосон бэ? За та интернетээр сайн давтаж сонсороо. За дараагийн харилцан яриагаа сонсцгоо. Дараагийн харилцан яриаг солонгос хүний хэрхэн яаж хэлхийг сонсоод мөн нэмэлт тайлбар шинэ үгтэйгээ танилцсанаа. За 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 죄송합니다. 길 좀 묻겠습니다.
네, 어딜 찾으세요? 가장 가까운 전철역이 어디예요? 이 길 따라 쭉 가면 주유소가 하나 있어요. 네, 그 주유소 바로 옆에 동대문역이 있어요. 네, 감사합니다. 죄송합니다. 길 좀 묻겠습니다. уучлаарай, зам асуух гэсэн юм аа. Зам зааж өгөөч гэж утгаараа. 네, 어딜 찾으세요? 하샤 явах гэсэн юм бэ? юу асуух гэсэн юм бэ гэж утгаараа. 가장 가까운 전철역이 어디예요? эндээс хамгийн ойрхон метроны буудал хаана байдаг юм бэ? 이 길 따라 쭉 가면 주유소가 하나 있어요. энэ одоо замыг дагаад ингээ явах юм бол бензин колонк байгаа. 네 гэж хэлсэн байгаа. 그 주유소 바로 옆에 동대문역이 있어요. тэр бензин колонки яг хажуу талд нь 동대문 метроны буудал байгаа. 네, 감사합니다. за баярлалаа гэсэн одоо харилцан яриаг сонслоо. За харилцан ярианд 길 좀 묻겠습니다. 묻겠습니다 гэдэг нь ирээдүйн цагийг илэрхийлж байгаа. 묻다 гэдэг үгнээс гаралтай. асуух гэсэн үг байгаа. 자, дараа нь 가장 가까운 전철역이 어디예요 гэж асуусан ба. 가장은 хамгийн гэсэн утгаараа 가까운 ойрхон гэсэн утгаараа 길 гэдэг нь болохоор 길 좀 묻겠습니다 гэдэг нь 길 зам асуух гэсэн юм а. зам гэсэн үгээр утгаараа. 자, 이 길 따라 쭉 따라 гэдэг нь 따르다 гэдэг үгнээс гаралтай. дагах одоо дагаж явах замаа дагаж явах гэдэг утгаараа одоо дагах гэсэн одоо монгол хэлээр орчуулагдана. За жүг гэдэг нь болохоор чигээрээ үргэлжлээд гэсэн утгаараа 주유소 гэдэг нь одоо бензин колонки хэлж байгаа. 주유소가 하나 있어요 гэж хэлсэн байгаа бидний харилцаа ярианд тэр нь бензин колонки хэлж байгаа. 바로 одоо 주유소 옆에 바로 гэдэг дээр 바로 яг хажуу талд нь одоо чигээрээ зөв гэсэн утгаараа хэрэглэгддэг. Одоо тухайн одоо өгүүлбэрийн шалтгаан өгүүлбэрээсээ болж янз бүрээр орчуулагдана. За 옆 гэдэг нь болохоор хажууд, 옆 хажууг хэлж байгаа. За ерөнхий одоо шинэ өгнүүд маань ийм байгаа. Шинэ өгнүүдээ одоо харьцуулаад одоо дахин давтаж сонсцгоё. 원어민 목소리로 한 번 더 들어보겠습니다. 죄송합니다. 길 좀 묻겠습니다. 네, 어딜 찾으세요? 가장 가까운 전철역이 어디예요? 이 길 따라 쭉 가면 주유소가 하나 있어요. 네, 그 주유소 바로 옆에 동대문역이 있어요. 네, 감사합니다. 나라 씨, 오늘 바빠요? 아니요, 바쁘지 않아요. 텔레비전을 보고 있어요. 그럼 저랑 같이 놀러 갈까요? 네, 좋아요. 어디에 가요? 같이 영화 보러 가요. 좋아요. 이따 만나요. 나라 씨, 서울 어디로 가보고 싶어요? 63빌딩에 가보고 싶어요. 왜 거기 가고 싶어요? 서울을 한눈에 보고 싶어요. 맞아요. 거기 가면 서울이 한눈에 보이죠. 거기가 어디예요? 여기에서 멀지 않아요. 어떻게 가요? 전철을 타고 가면 금방 도착해요. 무슨 역에서 내려요? 여의도역에서 내려요. 여의도역까지 얼마나 걸려요? 30분쯤 걸려요. 죄송합니다. 길 좀 묻겠습니다. 네, 어딜 찾으세요? 가장 가까운 전철역이 어디예요? 이 길 따라 쭉 가면 주유소가 하나 있어요. 네, 그 주유소 바로 옆에 동대문역이 있어요. 네, 감사합니다. За өнөөдөр бид гадуур явж байхдаа хүнээс зам асуух тухай, яаж асуух тухай үзлээ. За өнөөдөр гарсан хичээлээ, өнөөдөр үзсэн одоо хичээлээ доор гарч байгаа интернет хаягаар давтаж үзээрэй. Дараа уулзтлаа. Баяртай. 안녕히 계세요.